Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч гүн бэлгийн урилгаар Францын хуульчдын үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч ноён Паскал Идүү, дэд ерөнхийлөгч хатагтай Паскал Модельский болон Францын хуульчдын үндэсний зөвлөлийн Европ болон олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Филипп Анне Дудхай нар 9-р сарын 11-ний өдөр манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Францын хуульчдын үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч ноён Паскал Идүү болон Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч гүн бэлгийн нар хамтран ажиллах санамж бичигдэх гарын усаг зурсан бөгөөд талууд харилцан туршлага солилцох, хуульчдыг сургах, хүний эрх болон бизнес эрх зүйн чиглэлд хамтран ажиллах юм а. Мөн айлчлалын үеэр зочид Монгол улсын лээд шүүхийн эрүүг эргийн танхимын тэргүүн доктор Буран Цэцэг, улсын ерхий прокурорын орлогч прокурор Эрдэнэбат, хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Баясгалан нартай уулзаж Франц болон Монгол улсын хуульчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох асуудлаар санал солилцсон. Сонирхуулахад Францын хуульчдын үндэсний зөвлөлөөс 10 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулах хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 60 улсын хуульчийн өмсгөлийн олон улсын үзэсгэлэн гаргах бөгөөд Монгол улсын шүүгчийн өмсгөл нь хэрэглэгдэхүүний хамт тус үзэсгэлэнт оролцохоор боллоо.